Дади гэж гүйтсэн юм уу? Наашаа ирнэгээд аппарчингээд баялаг үүссэн бичлэг төрөл байгаа. Тэрнийг би бас гаргана. За энэ байрыг авахд бол миний одоо зүгээс бол нэг ч төгөр гараагүй. Миний нэр дээр авсан шалтгаан нь болохоор би өмнө ярилцсан дээрээ ч ярьжсэн. Тухайн үед охиноо авч үлдэхийн тулд одоо өөр ингэсэн орохонтой байх хэвээр. Тэгэхгүй бол одоо хүүхдийн ээжд нөхчдийн магадлал их байдаг юм аа. Ээж нь хүүгийнхаа нэр дээр авчиа гэд. Тэгэл авцсан юм. Ийм байр нэгдүгürt. За хоёрдугаарт нь болор цэцэг гэрэлтэй нууцаар салгацсан байсан. За нууцаар салгахтаа бол манай энэ хүн одоо энэ 2020 оны 10 сарын одоо хэдэн гэсэн байна да. 10 сард шүүхтэр очиод намайг алга болцсон, олдохгүй байна гэд. За тэгээд олдохгүй байгаад учраас яасан гэдэг энэ тайлбарууд нь бүгд энэ дээр байгаа. За ингэж хэлээд тэнгуут нь нөгөө шүүхээс 6 сарын хугацаа өгөөд 6 сарын хугацаанд 21 оны 7 сард хугацаанд дууссангууд гэрэлтийн байна одоо яг ингээ альбасаар салгацсан над мэдгэдэггүй нууцаар салгацсан байсан бичгний. За ингэ салгаж дуусаад 21 оныхоо 5 сарын 15-ны өдөр болор цэцэг Стиле Матиу гэдэг үнтэй гэрэлтээс батлуулсан байна. За тэгээд энэ байрыг болохоор 21 оны 8 сард авсан. Тэр хүн тэнд гэрэлтээ салгаад өөр хүнтэй гэрэлтсэн. Би бол одоо нэгэсэндээ хууль ёсоор бол хамаагүй болцсон. Хоёрдугаарт ээж юм байна ингээд өөрийнхөө одоо цуглуулсан мөнгөөр авсан байрыг болор цэцэг одоо яагаад миний хөрөнгө одоо ингээд явж байгаа гэж яриад байгааг би бол өмнөдөө ойлгохгүй. Яаж тэр хүний амнаас гараад байгааг би бас ойлгохгүй. За тэгээд дээрэс нь бас энэ анхан шатны шүүхийн шийдвэр байгаа. Анхан шатны шүүхтэр бол ерөөсөө энэ байр бол надад хамаагүй ээждээ шилжүүл охиныг бол аав дээр нэгсэн тассаа охиныг аминаг бол аав дээр нүлдээ гэсэн шийдвэр. А тэгэнгүүт дав залтгийнх нь болохоор охиныг ээж дээр нь энэ байрнаас 70 хэдэн сая төгрөг одоо гаргаж өгөө гэсэн. Тэр ингэж өөрчлөсөгөө гэдэг нэгээд гаргацсан. За тэгээд энийг одоо би одоо шудраг шүүх гэх үү юу гэж хэлэх вэ одоо үнэхээр ойлгохгүй л явчих. Энэ байрыг авсан нь болохоор тойрын гэрэлт салснаас хойш авсан. Тий. Яг тийм юм болчиход байгаа. Одоо ингээд 3 хоногийн дараа дуудлага худалдаагаар оруулна гэж шүүхийн залн юу дуудлага худалдааны мэддэг тохиолдол гэж авсан байна. Тэр нь яа гэж бодож байна 3 оны. Одоо өстой бүр гайхаал байж байна. Утасныхаа дугаарыг зарчий гэж утсан юм аа. Тэгсэн чи утасны дугаараа зарчих гэхлээр одоо яг ингээл жишээ нь одоо энэ гадаад явдлын яамнаас байна. Тэгэл өмгөөлөгч нэр шүүх ингээд ийм болохоор утсаас олчихлаар яг үүндээ бас яг одоогийн байдлаар болохгүй байгаа юм. Өмнө гэр бүл салах юм шүүх болох үед чи эхнэрийнхээ одоо энэ үлдсэн гинтэргийн шинжтэй гэх юм үйлдэлүүдийг хилээгүй тухайд хэлцээд нуусан гэсэн тийм тэр талаараа дэлгэрүүлээд. Анх гэр бүл салцсан байгаа юм би яагаад хэлээ тэрнээ гомдол манай шүүгч биш өмгөөлөгч хэлжсэн гомдол гаргаж болно. Би тэгтэн за миний хүүхдүүд байгаа юм чи гомдол гараад энэ хүнд л илүү юу байна. Тэгтээ тэргүүл би энд ирсэн одоо буцаж чадахгүй юм чинь хүүхдүүдээ бодъё. Тэр хүн бичиг баримттай болчихвол хүүхдүүдэд маань хэрэгтэй. Одоо тэр талаар нь ярьжсэн мессежнүүд хүртэл байгаа. Тэр цагдаагийн байгууллагт нэг удаа мэддэгтэй тэгээд орхисон дараа нь бол би хүүтэйгээ ярьсан шүү дээ. Одоо анхны ярилцлага дээр хүртэл ярьсан. Хүүтэйгээ би pinky promise хийсэн. Ээж нь ийм муу юм хийсэн. Тэгээд одоо энэ аав нь цаашгаа явах уу, яах вэ гэдгсэн чинь хүмүүс хэрэггүй. 21 хүрэхлээр аав. Тийм л юм. Тэгээд би одоо Америкийн шүүхийг бол би энэ шийдвэр гаргана гэж бас тухайд бодож байгаагүй. Ягаад гэвэл одоо эхийн нэцэхгүй дуглаан дураахгүй тэр байрнаас мань тэндээс мөнгө төгрөг маань одоо ингээд нэг тодорхой хэмжээгээр надад өгчих юм бол би хүүхдүүдээ зундаа авъя. Өвөл болор цэцэг зундаа бишээ өвөлдөө тэндээ байг. Надаас хүсчихсэн хүсэлт бол миний хүссэн хүсэлт бол ерөөсөө л тийм. Тэрнээс би одоо болор цэцэг тэр юм дээр надад шүүхээс 150 мянган доллар өгсөн юм шиг юу байсан мөлий. Тэр бол шүүх хурал эхлэхээс өмнө одоо ийм байдалтай гэж
зүгээр нэг тийм одоо өөрийнх нь гаргаж өгсөн схем л багхгүй юу. Тэрнээс иш шүүхээс амар цэнгэлтэд болор цэцэгтэд гэсэн тийм юм огт байхгүй. Зүгээр одоогоор ингээд тайлбарлаад хэлэхэд тэндээс бол би $1 аваагүй. Тодорхой хэмжээнд бит хоёр 21 онд хүүхд явуулахаас өмнө бол надад тодорхой хэмжээнд явуулсан мөнгө бол байгаа. Тэрнээс одоо тэр хүн бол гэмт хэрэг хийгээд гээд бүр айгүй хүмүүсийн бол ингээ харахад бол юу хийсэн бол гэж бодогдохоор тийм юм битсэн л байлээ л дээ. За дээрээс нь тэр зодод цогсон гэдээ яриад байна. Тэр хамар хугалсан гэдээ яриад байна. Тэрэн дээр рентген зураг байхгүй нэгт. Хоёр хин цогсон тодорхой биш. Зүгээр л эмнэлэгт очиод үзүүлсэн л нэг тийм л хвчлэх. Яг албан ёсны нотлох баримт бол тэр бол биш. Тэр яг хамраа эмнэлэгт үзүүлсэн л гэсэн нэг бичиг үзүүлээд байна. Цогсон юм уу? Одоо хин цогсон, хугарсан юм уу, хуураагүй юм тэр нь бол тодорхой яг үндэ бол биш байхгүй. Чи үзэв. Намайг үгүй би цохоогүй. Намайг цогсон гэсэн тийм юм ерөөс огт байхгүй. Цагдаагийн ч тийм байхгүй, шүүхийн ч тийм юм байхгүй. За дээрээс нь би яг энэ ярилцлага өгсөний дараах нь надтай Америк нэгдсэн улсаас нэг залуу холбогдсон. Одоо нэрийг бас хувийн нууцлал хэлээд явах. Тэр хүн холбогдоод явсан чинь 21 онд манай эхнэр танаа эхнэртэй чи холбогдсон. 3 хүүхэдтэй. Тэгээ одоо яг л болор цэцгийн хийсэн юмнуудыг тэр эхнэр нь хийсэн бил. Тэр залуу ярьж байгаа. За дээрээс нь би нэмж сонссон юм нь юу гэхээр ингээд базаад ингээд дараад бие хөхүүлчихдэг юм аа. Тэгээ зургийг авчдаг ингэж болор цэцэг тэр хүн зааж өгсөн гэж тэгж ярьчихлээ бүр. Чи юу ихнэрээ завдаж нудаж байгаагүй. За битгаар хэрэгэлддэг байсан уу хэрэгэлдэг л гэсэн. Үнэхээр маргалддаг байсан уу маргалддаг л гэсэн. Яг үндэ юунаас олж маргалддаг байсан гэхээр болор цэцэг үнэхээр хартай байсан. Намайг 14 жил GPS-тэй амьдруулсан. 14 жил би хаана явж намайг зүгээр ингээл хаана байж контролдол хийжсэн хүн. 14 жил миний Facebook, Yahoo одоо мэйл хаяг, банкны бүх пассворд, бүх юмнуудыг мэддэг. Бүгдийг нь ороод ингээл. Ямар нэгэн байдлаар утсан гээл унтарсан тохиолдол хайцсан ийсэн гээл тэгдэг. За нэг жишээ хэлэхэд одоо хэдэн он нэмдээ Сиэтл Батцэг гэдэг нэг тэрний дүүн туул гэдэг нэг ирчихсэн. Тэгээд маа тэр Чикагод байгаа одоо нэг ах эгч нар байгаа бид нийлээд Монголоос ирсэн юм амсаад бас Монголын сонин сонсоод ярьцаагаас очсон чинь л гинт болор цэцэг чи миний нөхрийн өөдөөс харж алцаад суулаа гэл. Тэгэл тэнд байсан зүгээр уур амьсгалыг юу ч байхгүй болгоод тэгэл тараажсэн хүн. Одоо өчнөө олон юм би яг үндэ муудалцсан. Тэгээд сүүлдээ бол за боли гэдэг би чинь бүр тэр Facebook гэдэг юмыг бүр огт хэрэглэхээ байсан. Хүн амтантай ярьдаг юм бүр огт хэрэглэхээ байсан. 10 жилийнхаа найз нөхдөд ярих огт байсан. Хэрүүлийн нэмэргээд зүгээр тэр чигээр нь бүгдийг хайцсан л байсан. За салсан шалтгаан гэдэг юмыг бол би бол мэдхгүй. Намайг ирснээ хойно би бол эднийхэр өчнөө очдөг байсан. Миний хүү 2 хүүхдэд дагуулад ирээчээгээл одоо болор цэцгээ ээж нэрэл. Надад одоо цухтаа ахуулсан зургнууд байна. Нэг батлах юм бол одоо бидний одоо өнгөрсөн түүхийг баталдаг юм бол яхахгүй зургнууд үсттэй. Одоо хоорондоо битсэн мессежнүүд байна. За дээрэс нь болор цэцэгтэй бичижсэн мессежнүүдийг бол би одоо яг үүндээ бол ил гарах маш их сонирхолтой. Үнэн мөнийг үнэхээр энэ хүн тэгжээж үгүй гэдгийг тэр хоёр хүн хоорондоо ярьсан битсэн мессеж л тодорхойлж байна. Тэрнээс одоо би энэ зүгээр нэг юм яриад тэгжсэн ингэжсэн гэдэг тэгэхээр хүн яриад байгаа юм уу, худлаач яриад байгаа юм уу, хинч мэдэхгүй. Тийм байна. Тэгээ мессежид дэлгэж болохгүй юм тийм. Одоо дэлгэчмээр л болор цэцэг минийхийг дэлгэсэн байлээ. Тэрэн дээр бас тайлбар өгч чинь. Тэр 75 өгчгөө өгөхгүй бол одоо чи үжижсэн нэвтрүүлгээ медиа төгсдгийг мэдчихэж байгаа үсттэй гэдэг намайг баг ингээд занл хийлж гин гэж. Ямар нэвтрүүлэг үздэг байсан юм бэ гэхлээр болор цэцэг Crime Investigation гэдэг нэвтрүүлэг. Монголоор бол гэмт хэргийн мөрөөр гэсэн. Энийг байнга үздэг байсан. Орж ирэл ахлаар тэрнийгээ би заримдаа ууралдаг хүсээг үнэ. Чи юу хүсээд юу мөрөөдөд ийм үзээд байгаа юм. Тэр нэвтрүүлгийн яг төгсгөлд нь юу болдгоо гэхээр гэмт хэрэг хийсэн хүмүүс үнэн мөн илчлэгдээд бүгд баригдаж одоо буруутай бол одоо буруу яаж шийтгэл аваа юм. Тийм юм болохгүй.
гэж ярьсан болохоос биш. Одоо тэрнээс биш би одоо тэр хүнийг ямар нэвтрүүлгийг одоо намайг баг ална гэж байгаа юм шиг байна. Яана гэж байгаа юм шиг занл хийлж ийн эдэргээ тийм утгатай юм бичсэн бил. Яагаад энэ шүүгч бас ингэж шийдвэр гаргаад байна. Америкийн шүүх ингэж яагаад ингэ шийдээд байна гэд хүмүүс бас гайхсан баг шүү лээ. Хамгийн нэгдүгээрт би ачигдаад явцсан. Надад нотлох байранд би тэндээс очиж авч чадах. Үнэхээр нэгдүгээрт. Ерөөсөө хамгийн гол юм. Тэрнийгээ би шүүгч хүртэл хэлүүлсэн өнгөлөгчөөр. Тэгэхэд тэр шүүгч бол за одоо энэ хүртэл юм явчаад одоо тийм яриад явах вэ гэд шууд тэр яриаг тасалж хаяад шүүх хурал үргэлжлүүлээл явсан. Хүүхдүүдтэй холбоож чадж байгаа юм. Охинтойгоо бол ямар ч гэсэн 7 өнөختөө 1 2 3 удаа янз янзын байдлаар л холбогдож байна. Хүүхдтэйгээ том хүмүүстээ ярьж байгаа юм. Том хүүтэйгээ ерөөсөй байхгүй. Сая 4 сарын 27-нд төрсөн өдөр нь 2 залгасан уцаа авахгүй лээ. Тэгээ нэг $100 gift card явуулаа, юуг нь усаад явуулаад тэгээд нэг аав найртай шүү. Үнсий атгаа ингээд холбогдоор гэдэг нэг тийм мессеж бичсэн. Надад хариулчихгүй тэгэл өнгөрсөн. Одоо тэгээд намайг баригдаад ирсний дараа одоо эндээс ингээд харуулъя л да энэ вэжлэн. Анан тэгээд одоо энэ ансаар нь гарч байгаа. Ийм аяг хүртэл над руу явуулжсэн хүү маань өөрөө. Энэ одоо ирмэн ингээ хүү маань ингээд зүгтээ аавда хайртай шүү гэдэг ингээд артл дээр нь одоо энийг бичээ өөртөө хийгээд гараараа өөртөө бодоод ингээ явуулчихсан. Хүүхдүүд маань надад бол үнэхээр хайртай байсан. Надад одоо хайрцаг дүүрэн зураг байна. Юу л байна? Зураг одоо бүх хүн одоо түүхэн юу авах гэрчлэх бах. За тэгээд хүмүүс зөрөгтэй байгаараа тууштай байгаараа гэж бичсэн мэлээ. Тэдрийг уншаад бас жоохон урам авсан. Одоо бол би эцээ үзнэ л гэсэн тийм бодолтой байна. Үнэн гэж байдаг болвол ялдаг гэдэг үнэн болвол тэр үнэн гарах ёстой. Би ямар ч байсан хүн алаагүй, хүчин хийгээгүй, хулгай хийгээгүй, заллин хийгээгүй. Миний хийсэн 2 хэрэг, Америкт хийсэн 2 хэрэг болвол 2 удаа 10 онд 1 удаа сохтуугаар машин барьсан, 17 онд сохтуугаар 1 машин барьсан. Тийм тэндээс шуухан хариу ирээд би хэлсэн л дээ болдог бол надад ингээд баталгаа гаргаад намайг ингээд явуулаад өгөөч. Энэ хүн ингээд гар үсэг ингээд бахан зурчаар зурцсан. Гэрэлтэй ингээд хоромчаар ингээд салгацсан. Тэгээд дээрээс нь Америкийн нэгдсэн улсын одоо пандемикийн үед PP loan гэдэг $41,000 миний нэр дээр зээл авцсан. Тэрнийг одоо намайг бүр ав гэж хэлсэн гэж бүр яриад байгаа хүн шүү дээ. Тэрнийг ав гэсэн үгүй гэдгийг энэ мөрдөн байцаагч нар цагдаа нар шалгаж үзээд үнэхээр ав гэж үгүй юу? Одоо ав гэж хэллээ гэхэд Монголд байгаа хүний одоо тэр авах ёстой юм уу ч юм уу тий. Дээрээс нь тэр цагдаагийн юунууд шалгаад намайг бурууг нь тодорхойлцсон гэд болорцсон хэлсэн байлээ. Тэнд бол зүгээр ганц цагдаагийн мэдүүлэг л өгсөн. Тэгэнгүүтээ тэрний эхнэр нь авсан болохоор энэ нэрийг халаа гэдэг нөө цагдаа нэг тийм юм ятсан л одоо тэр мэдүүлэг дээр нь бол шүүхтэр өгсөн мэдүүлэг, цагдаад өгсөн мэдүүлэг нь хүртэл зөрж байгаа. Ийм л хоёр байна. Тэрнээс эхнэр мөхнөрөө задаад 10 өрөөр нь тавиад хөхрөөс нь хэцрүүлээд хамраа минь хөвцөхөд байсан. Тийм асуудал бол огт байхгүй. Тийм асуудал байгаа бол тэрнийгээ шүүхтэй гаргаад одоо тэрнийгээ шалгуулад албан ёсоор нь тэрнийгээ баталгаажуулах хэрэгтэй. Үнэн худлаа юу гэдэг. Мессежийг дэлгэх юм бол одоо би өөрөө хүний хувь нууц дандалцсан ч юм уу тийм юм гарчдсан байх л гэж би ойлгоод байгаа шин. Ерөөсөө тэрнээс бусдаар бол надад бол ерөөсөө одоо тэрнийг юу яах нуух юм уу хаах юм уу надад одоо худлаа яриад байгаа юм шиг санагдтiin. Тэр мессежийг одоо дэлгэчих юм бол бүр ийм юм байгаа. Болор цэцэг яг өмнөдөө бол хүүхдтэй тийм хайртай хүн юм уу гэдгийг эргэлзэх юм бол 2007 онд хүү анд маань төрөөд эмнэлгээс гарсан өдрөө хамгийн анхны хүү маань штэ. Хүү маань гарсан өдөр болор цэцгийн аав нь байсан Чикагод ирсэн байсан. 10 цагийн үед эмнэлгээс гарлуу да. Эмнэлгээс гарсан өдрөө аавыгаа дагаад дэлгүүр хийсээд орой 6-7 цаг хүртэл алах болсон. Нөгөө хөхөл хөхтэй хүн чинь шүү дээ. Өнгөт төрсөн хөхтөр. Тий. Тэр хүн дэлгүүр хийсээ тэгэл алах болсон.
Тэр хүн хүүхдтэй хайртай хүн үү, дэлгүүрт хайртай хүн үү? Зүгээр тэрний бүр хамгийн энгийн жишээ. Тэр мессеж нөхд байж байгаа. Чи тэгээ алга болчихжтэй гэж битсэн чинь над тариу битсэн болохоор залууч байжтэй гэлүүдээ нэг тийм юм битсэн баг. Үгүй тэрнээс бол би одоо үгүй ингээд яг нөгөө Америкээс нөгөө юу өгдөг л дөө хүүхдийн нөгөө бэлэн ингээд шингэн сосготоо ерөөсөө уртлын задлал шууд ангаал сосготоогоо тийм юм гэдгсэн тэрний л өгчээсэн баг гэж би санд гин. Би чи хүүгийг хайчилж ирсэн шүү дээ андынхаа. Эрмөнийхийг бол яг хайчилгаад хонсон чинь болор цэцгийн одоо савны амсаар 4-3 нэг дутуу юм чиглүү яаж ялаад тухайд тэгээд өглөө нь болсон чи эн чин наа чи өнөө оройноос нааш төрөхгүй гээд. Тэгээ яг тэр өдөр нь бүтэнсээ өдөр байсан. Би өөр ажиллаа аваад явчихсан. Тэгээд оройноос нааш юу яахгүй гэж штэ. Би тэмээ байж хаар ажиллаа явчих чи тэр. Гээд ажил руугаа яваад 11 цагийн үед үйдсэн чи уц дугарсан чинь ваа гэмээр ирмүү төрсөн. Дади гэл гүйтсэн юм ирмүү. Наашаа ирнэгээд аппач чингээд баярлаг үйдсэн бичлэн төртлөө байгаа. Тэрнийг би бас гаргана. Тэгэхэд одоо миний хүүхдүүдийг надаас яаж холтгсон байгаа болор цэцгийн нэрээ хөр. Амина гарахад миний ээж ирсэн мэсэ 2019 онд 3 сар болоод бутсан. Амина төрдөг шин болор цэцэг намайг амраа гэдэг. Би сэрэл яас өгцснөө гэлдсэн. Тэгээд байна. За яв. Энэ хэдийг сэргээд явах үед 2 хүүгээ ээжтэйгээ сэрэхгүйгээр үлдээчихэд. Тэгээ гарч очиод эмнэлэгт очиод өглөө 6 цагийн үед тэр үед ганц их өрхөмжтэй 3 их зэрэг төрөөд жоохон сандарч юу байсан. Би охиныхоо хүүг хайчландаа яг хажууд нь ингээд зогсож исэн чинь энэ чинь надаас уул нь асуудаг байхгүй гэсэн энэ чинь яг нь яаралтай болохоор зүгээр бушуухан шиг ажиллаж яжаал тэгэл яваад гисэн охины минь. Эцэг миний хувьд бол нэрээ ярих юм байхгүй зүгээр би болор цэцэгт тэр хардталтаас болж миний нэг хаа нэг уудаг идтгээс болж тэр орондоо маргалтдаг байсан. Үйл ойлголцол гардаг байсан. Машиндаа хонох юм гардаг байсан. Болор цэцэг тэр байтгай гэрийнхаа цоож руу аваачаа цаас чигчдэг гэсэн. Оруулахгүй хэд. Машиндаа л унтдаг гэсэн. Тэгээ тэр одоо тэр битсэн дээр хүртэл одоо юу гэлээ аргагүй ихэнд уучраа олох гээд аргагүй ихэнд гэрэлтэй салгасан гэ. Юу гээ уучраа олох гээд худлаа баахын хор найруулж 2 хүүхдээ явуулаад тэнд Америкт очиж намайг алга болцсон гэж баахын бичиг баримтнууд бүрдүүлж гэрэлтэй салгаж Америк иргэнтэй суучаад яг хэрэг болоод өнгөт хүүхдүүд аавна гэ. Дээрээс нь мөнгө их ярьсан гэдэг. За тэр мөнгөний ямиг би тусад нь ярив, бүр баримттайгаар нэрээ. Би ч гэртээ л байж идэг, өглөө гараад ажилдаа явдаг. Би ч өглөө босоод шууд хөл дээр зогсчод өсгөө өвдөд, өдөржингөө шатан дээр гүгүүд өсгөө өвдөд. Босч ирээ суугаад эсгийгээр ингээ газар жоохон товшиж жагаад, жоохон гайг болгочоо тэгээ босоод явдаг гэсэн. Тэр хүн намайг өөр хүнтэй болсон гэж батлах юм бүр нэг ширхэгч байхгүй. Одоо надад салах шалтгаанаа би тэр хүнийг тайлбарлаад яг яасан гэд бүр асуугаад одоо энэ дээрээс бүр ахаад асууя. Юунаас болоод яг яагаад салсан юм бэ? Америкт байхад салах хэрэгтэй байсан бол яагаад салаагүй юм бэ? Америк руу буцаж чадахгүй 10 жил болчиход одоо хард аруулсан хүн Монголд ирсэн хойно нь яагаад гэрэлтээр нууцаар салгах ч вэ? Энэ дээр би тайлбарлах хүсэж байна. Одоо ингээд ээж чинь нэр дээр байгаа энэ байрыг булаацалтаад ингээд байгаа асуудлыг нь юу гэж бодож байна тий. Одоо нөгөө хумсаар хулгайч яасаар яадаг гэлээ тэр л болж ах шиг л байна да. Хүн тэгээд энэ зүйлдээ нөгөө цайрна гэдэг нь болд юм шүү. Би бол тэгж л ойлгож байна. За тэгээд гадаад явны эжилтнүүдээр холбогдоод одоо Америкийн нэгдсэн улсад байгаа элчин сайдын яамныхан миний энэ нөхцөл байдлыг маш сайн харж үзэж одоо надад одоо тусалж дэмжиж эрх зүйн болон одоо тусалцаа дэмжлэгээ юу байж болохоор байна. Маш богино хугацаанд яаралтайгаар
энэ асуудлыг шийдэж тусалж өгөөч гэдэг бас хүсэлт байна. Тэгээ энэ хүсэлтэнд мань одоо ингээд яралтайгаар хариу өгөөч гэж хэлмээр байна. Тэгвэл бол одоо нөхцөл байдал маш их хүнд байна. Орон гэргүй болчих магадгүй байна. За дээрэс нь одоо ээж маань бас одоо сүүлд одоо өвдгөн өвдөд явж чадахгүй эмнэлгээр бас явах шаардлагууд бас их байна.